За өнөөдөр та бүхэндээ ямар тармил ургамлыг хортон шавж иддэг вэ? Энэ талаар мэдээллийг хүргэнэ. За тэгэхээр ургамал фотосинтезийн процессор моносахарид буюу C6, H12, O6-г үйлдвэрлэдэг. За энийг ашиглаад бүхэл зүйлээ хийдэг. За хөрснөөс амин хүчил, азот зэргийг авч өөрийн эд эсийг хийгээд эд эсийн гаднах ханыг бол моносахаридыг маш олныг нэгдүүлж илж өөрийн эд эсээ хамгаалж ийм целлулоз буюу тэр эслэгийг бүтээдэг. За энэ эслэгийн хамгийн гадна талд хэрвээ моносахаридын хангалттай байх юм бол тийм тосон бүрхүүлийг хийдэг. За үүнийг бол англиар cuticle гэж хэлдэг. За тосон бүрхүүл хийсэн байгааг бол ажиглах бол маш их амархан. За нэг жишээ дурдъя. За ингээд гутлаа тосолчод тосолсон гуталтаа ингээд бороонд явахлаар тэр арьсан гутланд одоо борооны тусал шингэлгүй ингээд бөнжигнөөд ингээд байдгийг та бүхэн анзаарсан байх. За саяхан өглөөгөр бороо орж байгаа зогссон. За үүнийг бол яг ургамлын тэр тосон бүрхүүлтэй байгаа тэр ургамлын навчин дээр бол бас ажиглаж болно. Одоо та бүхэнд харуулъя. Энэ миний тарьж ургуулж байгаа бисрэг алюминий мод. За бороо ороод зогссон. За ингээд борооны тусал ингээд урсахгүйгээр, шингэхгүйгээр ингээд бүнжигнөөд ингээд навчин дээр байгааг та бүхэн харж байгаа. За яг хөө тэр усны молекулын таталцлын тэр талаар бол би дэлгэрэнгүй бол ярихгүй. Тэр бол нөлөө байгаа ч гэсэн энэ алюминий навч маань ийм тосон бүрхүүлтэй учраас шингэхгүйгээр, урсахгүйгээр ингээд бүнжигнөөд байж байна гэсэн үг. За энэ тосон бүрхүүлүүд болохоор хид хідэн үүргийг бол гүйцэтгэдэг. За нэгдүгээрт нь бол ургамал, навч, иш мөчрөөрөө дамжуулан хуурай байх үед ус чигийг гадагшлахаас энэ тосон бүрхүүл бол сэргийлж өгдөг. За хоёрдугаарт нь бол за миний уншиж судалсаар бол ургамал одоо тос бүрийн өөрийн гэсэн үнэртэй байдаг. За энэ үнэрийг гадагшлуулахаас бас сэргийлдэг. За гуравдугаарт нь болохоор хортон шавжаас сэргийлэх ийм үндсэн 3 үүргийг энэ ургамлын тосон бүрхүүл бол гүйцэтгэдэг байх нэ. За хортон шавж ямар таримлыг иддэг вэ гэхээр энэ тосон бүрхүүлээ хангалттай хийж чадаагүй ийм таримлыг л иддэг. Хэрвээ тосон бүрхүүлтэй ийм ургамал таримлыг идэх юм бол хортон шавж өөрөө өвөхөд хүрдэг. За учир нь яагаад гэвэл тосыг боловсруулж чаддаггүй учраас хоол боловсруулах эрхтэнд нь тэр боловсруулж чадаагүй тос нь хуримтлагцаар байгаад тэгээд өвөхөд хүрдэг. Тэгэхээр байгальд бол бас нэг төрлийн цэвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж үзэж болно. За цон зэрэг араатай амьтан, сул дорой, шархацсан ийм одоо амьтдыг хөөж барьж идэгтэй нэгэн адил сул дорой ургаж байгаа ийм таримлыг бас хортон шавж идэж устгаж цэвэрлэж байна гэж ойлгож болно. За ингээд та бүхэн надаас битгий тэр ингээд ийм хорхоо идээд байна. Яах вэ? Ямар хор цацах вэ гэж битгий асуугаараа. За үүний оронд хөрсөндөө л анхаарлаа хандуулах хэрэгтэй. За миний хувьд болохоор өөрийн хийсэн компостоо ашиглаж аль болох хортон шавжинд идэгдэхгүй байх дархлаа сайтай ийм тармил тарихыг бол хичээдэг. За ер нь хорны талаар тэр ургамал хамгааллын бодис гэдэг гоё нэртэй тэрний талаар бол сайн судалж бол үзсэн. Тэрийг бол хэрэглээд хэрэггүй гэдгийг бол олон дахин би та бүхэндээ зөвлөж байгаа. Үүнийхээ оронд хөрсөндөө анхаарад тэр ургамал хоолдог эрдсүүдийг тарьж байгаа модныхаа тэр тогоон дотор эсвэл тэр компост бордог хийгээд ингээд аль болох тэр хортон шавжинд идэгдэхгүй байх тийм таримлыг, тийм модыг л тарихыг хичээгээрэй гэж би зөвлөё. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.